Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч Япон улсад альчилж байгаа. За энэ удаагийн айлчлалын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжийн талаар хэлсэн байна. За ялангуяа бүс нутгийн хүрээнд за тэр дундаа зүүн хойд Азийн бүс нутагт хамтран ажиллах, за цөмийн зэсгээс ангижрах одоо хүчин чармаалтыг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллах болсныгоо бол олон нийтэд зарлан тунхаглаж байна. За Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Jae-myung хэлснээр хоёр улсын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэсэггүй болгож урт хугацаанд инх тайван тогтоох үүрэг амлалтаа дахин нотолсон. Умард Солонгосын талаар ямар бодлого баримтлах талаараа нэгт уялдаа холбоогоо ажиллан за үүнийг бол цаашид хадгалан ажиллахаар тохиролцсон байгаа юм байна. За хоёр талын удирдагч бүс нутгийн болон дэлхийн асуудлаар хоорондоо санал солилцсон. Олон улсын нөхцөл байдал хурцдаж өөрчлөгдөж байгаа энэ үед Өмнөд Солонгос Японы хамтын ажиллагаа түнчлэн Өмнөд Солонгос Америкийн нэгдсэн улс Япон улсын 3 талын хамтын ажиллагаанд бүс нутгийн инх тайван доктортой байдал чухал холбогдолтой гэдгийг онцлож дурдсан байгаа юм байна. Мөн удирдагчид бас өөрсдийн хамтарсан мэдээлэлээ ээлжлэн дурдсан. За энэ хүн хамтарсан мэдээлэл дурдсанаар хоёр хурш улс химэл оюун ухаан, оюуны өмч, за одоогийн байдлаар улс орнуудад тулгарч байгаа нийгмийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр тохиролцсон байгаа юм байна. За ялангуяа эдгээр хоёр улсуудад бол төрөл бага байгаа, хүн амын хөгжрөлт нэмэгдсэн гэсэн ийм нийгмийн асуудал проблемууд байгаа учраас эдгээрийг одоо хамтран шийдвэрлэх чиглэлд ажиллахаа бас ярилцсан байгаа юм байна. Мөн нийтлэг бэрхшээлийг шийдвэрлэхэд тодорхой бөгөөд практик үр дүнд хүрэхийг хоёр тал зөвшөөрсөн гэдгийг нэмж хэлсэн байна. За хоёр улс мөн лууртай холбоотой гэмт хэрэг зэрэг улс тамилсан гэмт хэрэгтэй хамтран тэмцэх хариу арга хэмжээ авахар бэхжүүлэхээр одоо тохирсон байна. За бид бол 3 дахь оронд байгаа Солонгос Японы иргэдийн хамгаалтыг сайжруулж дэлхийн нийтэд аюул занал учруулж байгаа улс тамилсан гэмт хэрэгтэй хамтран тэмцэхэд хувь нэмрээ оруулах болно гэж мэдгдсэн. За мөн одоо хоёр улсын хооронд залуу үеийн хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, залуу улсын үед хоорондоо солилцож ажиллахад нь бол дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр тал залуучуудын солилцооны цар хүрээг нэмэгдүүлэх, чанарыг нь өргөжүүлэх чиглэлд хамтран ажиллаж энэ талаар яриа хэлцээ өргөжүүлэхээ мэдгдсэн. За мөн талуудаас гарсан саналд бол цагаачлалын журмыг илүү хялбарчлах, сургуулийн аяллыг дэмжих, мэрэгжлийн ур чадварыг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлаар харилцан тохиролцоонд хүрэхээр болсон байна. Хоёр талын хувьд бол түүхийн нэлээд олон маргаантай асуудлууд байдаг. За ялангуяа зүүн хойд Азийн бүс нутгийн түүхийн одоо маргаанаасаа болоод эдийн засгийн интеграц болон томоохон хэмжээний бүс нутгийн хамтын ажиллагаа өргөнүүлэхэд ихээхэн хүндрэлтэй тулгардаг. За тийм учраас энэ асуудал дээр бол хоёр тал түүхийн хамтын ажиллагааг бас өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм байна. За түүхийн хувьд бол хоёр тал өнгөрсөн оны 8 дугаар сард Японы Үбэ хотын Жосё нүүрсний урхайд болсон үерийн ослын улмаас тухайн үедээ бол олон хүний цогцыг олсон. За энэ цогцыг одоо тодорхойлох чиглэлээр ДНК-гийн шинжилгээг хамтран хийхээр болсон юм байна. За энэ үеэр бол 183 Солонгос Японы ажилтан нас барсан. За уг явдлаас хойш бол 80 гаруй жилийн дараа тухайн одоо цогцуудыг олсон юм байна. За тийм учраас хоёр улсын эрх баригчид энэ одоо тухайн хэрэгт хохирсон хүмүүсийг хэн болохыг нь таних үйл явцыг эхлүүлэх энэ тал дээр бол дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж хамтарч ажиллах ажлын хэсэг одоо байгуулахаар тохиролцож байгаа юм байна. За энэ уулзалт нь Такайчи ерөнхий сайдыг 2025 оны 10 дугаар сард ерөнхийлөх сайдын албан тушаалда орсноос хойш 3 дахь удаагийн уулзалт болж байгаа. За тэд өмнө нь өнгөрсөн 10 дугаар сард Өмнөд Солонгосын Кёнсү мужийн Кёнжи хотод болсон Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан. За мөн өнгөрсөн 11 дугаар сард Өмнөд Африкт болсон 20 бүлгийн дээд хэмжээний уулзалтаар мөн тавч уулзаж байсан ийм түүхтэй юм байна. За лав гарагт хоёр улсын удирдагч бүс нутгийн хувьд хамгийн алдартай соёлын үеийн дурсгалт газруудын нэг болох Буддын шашны сүм болох Хорюжид одоо зочлохоор төлөвлөж байгаа юм байна. За дараа нь бол Ижимэн Осака зэрэг Японы Кансэй бүс нутагт байдаг Солонгос үндэстэн иргэдтэй уулзнаар Японд их 2 өдрийнх нь айлчлал нь өндөрлөж нутаграа буцах ийм төлөвлөгөөтэй байгаа юм байна.